За одоо хамгийн том асуудал. Дональд Трампын ханш нь хэдэв бэ? Дональд Трампыг авахын тулд хэдэн доллар өгөх ёстой байсан бэ? Дональд Трампын сонгуулийн хандивын данслал. Хандивын данслал. $230 сая. Дональд Трамп 2016 онд ерөнхийлөгчтэй нэр дэвшигтэй өөрийнхөө юугаар магтдаг байсан бэ гэх юм бол би өөрөө тэр бомтон намайг худалдаж авах боломжгүй. Надад ханш гэсэн юм байхгүй. Тийм учраас бас хандваараа тийм том компани бүлэг мүлгөөс ханд авахгүй ард түмнээс мөнгө босгоод тийм би өөрөө бүх юм болгочно гэсэн юм ярьж ирсэн. За энэ удаадаа яасан бэ? 2020 онд ялагдсан, 2024 онд ялсан, 2024 онд гэхдээ мань хүн тактика өөрчилсөн. Elon Musk-аас жишээлбэл $300 сая авсан. $300 сая хөрөнгө олт Elon Musk хийгээд эргүүлээд юу авсан бэ гэвэл яг хоо жоохон шүүх мөнх хурлын маргааныг шийдвэрлсэн баг. Гэхдээ тийм олон юм авч чадсангүй. За тэгээд сонирхолтой асуулт нь юу юм бэ? Дональд Трампын ханш нь яг юу юм бэ? Дональд Трампыг худалдаж авахын тулд хэр их мөнгө өгөх ёстой юм бэ? Америкаар могоо бариулахын тулд хэр их мөнгө хэрэгтэй юм бэ? За энийг одоо шийдцгээе, судалгаа хийцгээе, харцгаая. Яагаад вэ гэх юм бол Америкчууд ямар ерөнхийлөгч сонгосон бэ гэх юм бол Дональд Трампыг сонгосон. Бенjamin Биби Нетаньяхуг сонгоогүй. Америкчууд Америкийг Make America Great Again гэж сонгосон. Make Israel Great Again эсвэл Израиль аврах тиймэрхүү юмыг сонгоогүй. Америкчууд бас Ирак, Иран, Афганистаны дайныг ерөөсөө сонгоогүй улс төрч тийм юм хийсэн. За тэгээд одоо сонирхолтой юм болж байна гэх юм бол MAGA Дональд Трампыг сонгосон хүмүүс одоо бухимдаж эхэлж байна. Тэ? Ер нь бол дахиад дүүлгээр хэллээ шүү. Хүүхдүүдээ чихээ таглажаарай. Дахиад хөлөгдүүлчлээ. Дахиад бовдуулчлаа. Гэсэн юм болж байгаа. Яагаад гэх юм бол Дональд Трамп цаана тэ MAGA малгай өмссөн хүмүүсийг тоохгүй цаана Израиль улстай далчхнаа яваад байна. Тэгээ санаж яваарай 2016 онд Дональд Трампын хамгийн хүчтэй илтгэлийн нэг US бэ гэх юм бол энэ харцгаая. Obviously the war in Iraq. За ер нь өмнөх ерөнхийлөгч нарын хамгийн том алдаа юу байсан бэ гэвэл Дональд Трамп шууд хэллээ. За хажууд нь хэн зогсож ирсэн бэ гэх юм бол Jeb Bush, George Bush-ийн том ах, Florida мужийн тийм засаг дарга байсан, засаг дарга байха болцсон. Ерөнхийлөгчийн сонгуул дээр нэр дэвшсэн хүмүүс юу ярьж байсан бэ гэх юм бол Jeff Bush дараагийн ерөнхийлөгч болох магадaltaй гэж ярьж байсан. За тэгээд Дональд Трамп одоо тийм өмнөх ерөнхийлөгчний хамгийн том буруу юу байсан бэ гэх юм бол Иракийн дайн, миний хажууд хэн зогсож байгаа юм бэ гэх юм бол Jeb Bush. It was a big fat mistake. It's a big fat mistake. Гайхалтай, гамшиг, том алдаа. George Bush made a mistake. We can make mistakes. George Bush алдаа хийсэн. Бид нар алдаа хийж болно. But that one was a beauty. We should have never been in Iraq. We have destabilized. За. Гэхдээ тэр алдаа бол beauty, тий. Гайхалтай алдаа байсан. Яг гэх юм бол бид нар Middle East, тий, Арабын тэр хэсгийг тэр чихтэй замбрааг болгосон. The Middle East. They lied. Okay. They said there were weapons of mass destruction. There were none. Тэд нар худлаа ярьсан. Тэд нар юу ярьсан бэ гэх юм бол Ирак Саддам Хусейн weapons of mass destructionтэй. Хими, биологийн зэвсэгтэй. Зарим хүмүүс нь бүр ингээ Ирак цөмийн зэвсгийн араас нь явж байгаа ярьж ирсэн. За. Өнөөдрийн яриа 20 жилийн өмнөх яриа юугаараа зөрүүтэй юм бэ? Юугаараа адилхан юм бэ? Weapons of mass destruction. Утгагүй Иран. Тэ? Цөмийн зэвсэгтэй болох гэж байна. Тэ яг адилхан. Одоо нөгөө 20 жилийн өмнөх маркетинг контентийнхаа төлөвлөгөө тэ дахин ашигласан гэсэн. 20 жилийн өмнө аплод хийсэн видеога YouTube контентуудаа тэ энэ Америкчууд одоо дахин ашиглаж байна. Тэгээ Jeb Bush яг энэ өдөр яг энэ дайралтаасаа болж арчигдсан. Хөөе хүмүүсийн бүтэхгүй тайлмайл нь сонс харах гоё тэ. Урт ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороагүй байдаг. Тийм мэдрэмж төрж байна. Харин чиний тайлна хэрэг. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө
чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтггүй юмыг хараад баясаа суугаад байгаа. Бод. За, өргөжлүүл. За. Тэгээд сонирхолтой одоо Биби Нетаньяугийн үгийг сонсцгоо. Ягаад гэх юм бол энэ нэг зүгээр нэг Израиль ард түмний гэр дотор жоохон дэндүү ярьцсан. Тэгээд одоо харамсаж байгаа. Гэхдээ Израиль хүмүүс, еврей хүмүүс ичих болж байгаа байхгүй шүү гэнэ. За. Эхлээд бид нар юу гэсэн байх юм бол тийшээ тэдний бөмбөгдөх гэсэн. Ганц удаа бөмбөгдөх үстэй. Тасралтгүй бөмбөгдөх гэсэн. Амар өртөг өндөртэйгээр тэднийг ингээд торох хэрэгтэй гэж байна. Палестин, Газа гих мэтчнэ Ираныг ярьж байгаа. Одоохноо бидний бөмбөгдөж байгаа арга бид нар гурилдж байгаа хангалттай пуужн явуулахгүй байгаа. Миний ярьж байгаа юм юу юм бэ гэх юм бол асар олон пуужн. Палестин руу тэг Газа руу явуулах хэрэгтэй. За 10 сарын 7-наас хойш юу болсон бэ? Палестин, Газа байхгүй болсон шүү дээ. Тэгээ бүх юм дуусах юм байна. Бид нэр сүрэх юм байна. Израильчууд биднийг устгах юм байна гэсэн айц бид нэр төрүүлж чадах юм бол бид нар ялчна. За тэгээд нөгөө ард түмэн гэр бүлийн асууж. Гэхдээ бид нэр төрүүлээ пуужндаад ирэх юм бол тий дэлхий, Европ, Америкчууд, Аз биднийг буруутгах юм биш үү? Бид нэр дайраад эхэлж байгаа юм чинь биднийг буруутгах юм бол яах юм бэ? הם צוחקים להם ירון לתוך הישב פה בצחוק ופשוט הם לא פחדים בצורה. זה מה שמביא אותם тэд нэр юу ч ярьсан хамаагүй тэд нэр хүснээр ярьж болно. ואז רגע אבל אז שוב פעם העולם יגיד מה אתם כובשים. אתה לא מפחד מהעולם ביבי. Биби тэдний ингээ PR бидний брэнд бидний нэр хүнд унахаас айх байгаа юм уу? Хамгийн гол нь Америкчууд биднийг те шүүмжлэх юм биш үү? במיוחד היום עם אמריקה, אני יודע מה זה אמריקה. אמריקה זה לא שאפשר להזיז אותו בקלות, להזיז לכיוון הנכון. לא יכניעו לו. Би Америкчуудыг мэднэ. Бид нэр Америкчуудыг ингээд сайхан удирдах чаднаа, Google-тэй шиг те маневр хийж болно. Тэгээ зөв чиглүү явуулахад асуудалгүй. Тэгээд тэд нар юм ярьсан ч яадгийн. Юу ярьсан ч ямар хамаатай. Америкчуудын 80% биднийг дэмждэг штэ. Тэгээд би Клинтоныг нөлөөлөх, удирдах, маневрлах айгаагүй. Би нүүбас айгаагүй. Би нүүбийг бас ингээд манипуляц хийсэн. Айх юм байхгүй. Тэ Ослогийн гэрээ яасан. Тэ 1996 надаас асуусан чи тэр Ослод зурсан гэрээг хүндлэх юм уу? Би заагсан. Би өөрийнхөө интерпретац би тэр гэрээг өөрийнхөө өнцгөр ойлгоод тайлбарлах хүсэн. תתן פירוש להסכם שיאפשר לי להפסיק את הדירה הזאת לקווי 67. איך עשינו את זה? אף אחד... тэгэл 1967 оны хэллүү хүртэл ингээд бид нар буцаага шахацсан. Яагаад гэх юм бол тэр гэрээн дотор нь шүү дээ. Цэргийн дэйт бүцийг тодорхой бичээгүй байсан учраас тодорхой бичээгүй байсан учраас бид нэр тэднийг буруу гэрээ зурулсан учраас אתרים צבאיים מוגדרים, אני אמרתי אלה אזורי ביטחון. בקעת הירדן מבחינתי זה אתר צבאי מוגדר. נכון. זהו לך תגיד. אבל אז הייתה שאלה, מי יגדיר מה זה אתרים צבאיים מוגדרים? קיבלתי מכתב, נקריס... Тийм учраас еврей хүмүүстээ бас гэрээ зурхан аюултай байгаа зү тэ. Яа гэх юм бол military цэргийн дэйт бүүц тэ аюулгүй газрын дэйт аюулгүй газар тойруулсан бас тодорхой биш юм байна. За тийм иймэрхүү хүмүүс тэгээд яаж Америкчуудыг ингээ маневрлдаг манипуляцлдаг юм бэ гэх юм бол одоо харцгаа тэгээ ханшийн айгу тодорхой гаргацсан байгаа. За яа. За энэ сенатор Pete Ricketts гэсэн хүн Небраска мужийг төлөөлж байгаа. Тэ AIPAC одоо Израилийн лоббигаас
Тэ карьер туршдаа хэдэн долларын санхүүжилт авсан бэ гэх юм бол $303,000 авсан. За. Тэ төлөөлж байгаа хүмүүсээ төлөөлж байгаа мужаа зарахын тулд тэ холигдохын тулд уврагш байхын тулд энэ хүний хааш $300,000 орчим доллар тэ одоо юу бичиж байна гэх юм бол өчигдөр өнөөдөр пост байна. Иран бол амар аюултай тэ бид нар ингээд Израильтай хамт зогсох хэрэгтэй. За дараагийн хулгайч Derek Van Orden сенатор шиг том хүн биш зүгээр их хурлын гишүүн. Тийм учраас арай хямдхан. Тэ $100,000 тэ Ираныг устгах ёстой бид нар Дональд Трамптай цуг бла бла бла. За дараагийн хулгайч Карлос Хименес их хурлын гишүүн $215,000. Иран хизээж цөмийн зэвстэй байж болохгүй weapons of mass destruction bla bla bla. Mike Lawler тэ хартаа $630,000 тэ одоо бас Трампыг дэмжиж гин, Дайныг дэмжиж гин. John Thune Сенатын Republican намын ахлах одоо намын дарга гэсэн үг тэр сенат дотор $460,000 өнөөдөр хүртэл авсан. Тэ Иран цөмийн зэвсэг weapons of mass destruction bla bla bla. Дараагийнх нь Don Bacon хартаа Don Bacon цөм хийж байгаа гэжтэй. Тэ Don Bacon бол $1.2 сая авсан. $1.2 сая авахын тулд та $100,000 цалинтай юм бол 13 жил ажиллах ёстой. Бас татвар төлнө. Эдний хувьд бол амар easy. За одоо анхаараарай. Хамгийн хямдхан хулгайч, хамгийн хямдхан урвагч. За $9 $9 Израилийн лоббигаас авсан. Тэ Такертай уулзах юм бол би иймэрхүү мэдээлэл өгнө. Top 10 interesting facts about Iran. Тэ Такерын эсрэг явж байгаа. За худалдагдсан хүмүүс байгаа, худалдагдаагүй хүмүүс байгаа. За энэ Bonnie Watson Coleman их хурлын гишүүн $0 авсан байгаа. Бас юу ярьж байна гэх юм бол Америк хүмүүс бид нар Израилийн төлөө дайн руу орж болохгүй. Тэ? За энэ хүн Израилаас мөнгө аваагүй. Тийм учраас дараагийнх нь Nidia Velasquez $0 авсан. Үгүй дайн руу орохгүй. Их хурлаар дайн зарлах бид нар зарлах хэвээр ерөнхийлөгч ерөнхийдөө ганцаараа дайн эхлүүлж болохгүй. Mark Pocan $0 авсан. Thomas Massey сенатортай би нийлж байна. Тэ? Энэ дайн эхэлж болохгүй. Их хурлаараа орох хэвээр. Бид нар дайн зарлах юм бол их хурл дайн зарлах эрхтэй, ерөнхийлөгч дайн зарлах эрхгүй. Pocahontas ер нь амар авилга авдаг хүүхэн. За яа. Фарма компаниудаас одоо им хангамжийн компаниас, зэвсгийн компаниудаас ерөөхдөө мөнгө авдаг, Google технологийн компаниас мөнгө авдаг. Гэхдээ еврейчуудаас мөнгө авч амжаагүй эсвэл татгалцсан байж магадгүй. Тэгээд энд харагдаж зарим нь улс төрчин, ёс суртахуун ерөөсөө байхгүй, зарим нь жоохон үлдсэн байгаа. Тэгээд allowing Netanyahu to drag us into endless war in the Middle East would be catastrophic. Тэ Donald Trump Нетаньяхугаас болж Америкийг дахиад нэг урт хугацаа лайтай дайн руу оруулах юм бол Америк сүрнэ гэсэн утгатай ярьж байна. $0 авсан байгаа. За одоо хамгийн том асуудал. Donald Trump-ийн хааш нь хэд юм бэ? Тэ? Donald Trump-ыг авахын тулд хэдэн доллар өгөх ёстой байсан бэ? Donald Trump-ийн сонгуулийн хандвийн данслуу. Хандвийн данслуу. $230 сая. Independent expenditures and campaign contributions received from pro-Israel interest groups. За энэ дотор еврей бизнесмэнүүд байгаа, AIPAC дангаараа байгаа. Тэгээ нийтдээ Donald Trump ба гэр бүл гих мэд $230 сая авсан учраас худалдагдсан учраас тийм ээ Ираны эсрэг маш хүчтэй ярьж байгаа. Сонгуулийн өмнө 2016 онд, 2020 онд Joe Biden, Obama яаж хүмжилж ирсэн бэ гэх юм бол Иран руу дайрч болохгүй, Иран руу дайрах юм бол бид нэр сүрэн гих мэдчлэн тэгээд еврейчуудаас тий еврейчүүдийн мөнгө авсан учраас одоо Donald Trump юу гэсэн бэ гэх юм бол дуугийн дуулах ёстой. Нэмээд бас цаагаараа өөр мэдээлүүд авсан байж магадгүй. За. Улс төрийн тэгээд зарим хүмүүс асууж байгаа эдрээ чи яагаад улс төр орохгүй мэ? Улс төр руу орох юм бол иймэрхүү юм болоод тэгээ би эвдэрч байхгүй. Тэ. Өөрийнхөө зарчин гэсэн үг. Тэгээ насаараа тэрийг харамсах. Donald Trump одоо дотроо ёс суртахуунтай юм бол moral гэсэн юмтай юм бол ичих болчихгаа гэсэн байгаа юм бол өгтлээ ичж байгаа хаа.